3 дугаар сарын 3 бол дэлхийн сонсгол хамгаалах өдөр. Сонсгол бууралт гэж юу вэ? Дүлээрэлт, сонсгол бууралт гэдэг нь нэг ба хоёр чихний сонсох үйл ажиллагаа бүрэн үгүй болох доголдохыг хэлнэ. Энэ нь хүний эрүүл амьдрах, нийгмийн харилцаанд хэвийн оролцох боломжийг хязгаарлаж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Дэлхийд дахина 466 сая хүн сонсгол бууралттай. 2030 онд энэ тоо 630 сая, 2050 онд 900 саяд хүрэх таагүй төлөвтэй байна. Сонсгол бууралтын шалтгааны 60% нь урьдчилан сэргийлэх боломжтой. Урьдчилан сэргийлэх хамгийн ихний зөв алхам бол сонсголоо шалгуулах юм. Хэн сонсголоо шалгуулах вэ? 50-аас дээш насны хүмүүс, чанга дуу чимээтэй орчин нөхцөлд ажиллаж ажил төрж буй хүмүүс, урт хугацааны турш чанга хөгжин болон чихэв сонсдог хүмүүс, вирусын гаралтай зарим халдвар төвчнөөр өвчлөгсөд, чихэнд сөрөг нөлөөтэй эм хэрэгэлсэн хүмүүс, яраа хүүхдүүд. Сонсгол судлалын төрөлтсөн нарийн мэрэгжлийн эмнэлэгт хандаж мэрэгжлийн зөвлөгөө аваарай. Жил бүрийн 3 дугаар сарын 3 дэлхийн сонсгол хамгаалах өдөр. Ирээдүйг сонсохын тулд одооноос хамгаалцгаая. Ирээдүйнхээ төлөө сонсголоо шалгуулцгаая.